Өдрийн цагаар би Маринет. Энгийн амьдралтай эгэл чирээний охин. Гэхдээ хэний ч мэдээгүй, хэнд ч хэлээгүй нэг нот надад бий. Үгүй намайг уучлаарай. Би үдээс хой сонгон шалгаруулалтад дуусгаад хоёул зүр сэлмэний бэлтгэлд явна. Хоёулаа удахгүй уулзнаа. Чи миний хамгийн үнэн шүтэн биш шүү дээ. Гэхдээ хаав зөвшөөрөхгүй байх. Найзаагаа гэртээ авчрыг ихэд юурээ зөвшөөрч байгаагүй. Үнэн үү? Ганц ч удаа найзаагаа гэртээ авчирч байгаагүй юм уу? Үнэхээр амжигтай. Би аавын чинь бодлыг өөрчилнө. Тэгээд хоёулаа цагийг зугаатаа сайхан өнгөрүүлнэ. Чи харж ил байгаарай. Аман бодлоо тийм ч амархан өөрчлөхгүй. Сэтгэл гаргасанд баярлалаа. Сонгон шалгаруулалтаас өмнө даалгавраа хийж дуусгая да. Баяртай байм. Баяртай Эдрийн. Аавгаа хэд хоног эзгүй байхын дахиндуулаад жаахан дураараа дургаад авбал ер нь яасан юм? Аав надад итгэдэг. Би итгэлийг алдаж болохгүй шүү дээ. Дураараа дүргий гэж бодсон ч би хамгаалагч маань надад боломж олгохгүй. Хинж цагтсаар байна шүү дээ. Зүгээр дээ. Би чамд байна. Бас дуусахгүй олон бэлэг ийм байхад энэ ч өөдрөлж гуниглахгүй. Төлөвлөсний дагуу явж байгаа биз дээ. Тийм ээ. Нисэх буудлын руу явж байна ирэх мэ. Таныг амралтын өдрүүдэд Японд байна гэдэгт бүгд итгэнэ. Гэртээ байгаа гэж хэн ч сэжиглэхгүй. Гайхалтай. Эмили, бид чамайг их өгүүлж байна. Гэхдээ чи удахгүй бидэн дээр иргэд ирнэ. Акумануудынхаа ашаар шидэт эрдэнсийг би гартаа оруулна. Тэднийг нэгтгэснээр би бодит байдлыг өөрчлөх агуу хүч чадлын эзэн болно. Өнгөрсөнд гаргасан алдаагаа залруулах боломж бидэнд олдно. Тэд бэлэн болчихч нүүрөө ургац хураах цаг болж. Бидний гол зорилго бол нэвтршгүй цайз буюу Эдрейний гэрт нэвтрэх. Эдрейний аа буюу хамгийн том саад удаах саадтай хамт Токиогийн загварын 7 хоногт оролцохоор явсан. 3 дахь саадын хувьд бидэнд бодсон юм би. За ингээд Эдрейн нууц ажиллагааг эхлүүлцгээе. Яг одоо юу? Тийм ээ, яг одоо хизээ гэж бодов. Би Милийн голын ирэг рүү хамт явж мод тарихтан туслана гэдээ амлчихсан юм л та. Мод тарих өдрлөг өнөөдөр юм уу? Тийм ээ, хэрвээ бидний оролцохгүй бол октын сэтгэл дундуур үлдэх магадлал 100% гэж байна. Яг ийм учраас би бүгдэд нь чөлөөлөгдөх шалтгаан бодоод олчихсан. Жишээ нь Ким усан сэрэлтийн бэлтгэлтэй. Бэлтгэлийн хувцас байнга авч явдаг маань онлоо. Чамд жингнээсээ бэлтгэл байхгүй. Зүгээр л худлаа шалтгаан. Бид худлаа хэлнэ гэсэн үг үү? Уучлаарай. Гэхдээ Максийн хэлдэг үнэн болохоор охид энэ тухай мэдэх ёсгүй. Тэгэхээр нууц ажиллагаанд оролцох хэвээрээ бидтэй. Найзуудаа. Хөвгүүд өнөөдөр ирэхгүй байх та. Миног эмэн төрсөн өдрийнх нь баяр дээр дийчээ хийгээд өгөөч гэж гуйсан гин. Явааны шүдэн өдөө чүдний имлэг рүү явчихсан. Натаниэл Марк хоёрын зурагт номын материал устчихсан. Марко хоёр сэргээхтэн тусалж байгааг нь Ким усан цэлэлтийн бэлтгэлтэй гэсэн. Гэхдээ яагаад надад энэ тухайгаа мэдгдсэн бол? Шалтгаан гэснээс өвөө маань нэг холхондоо зориулж төрсөн өдрийн бялуу хийж байгаа л да. Тэрэнд нь туслах ёстойгоо мартчихж. Мэлийн уучлаарай. Октоо. Дараа уулзъя. Өнөөдөр шилдэг шалтгаан тоочих шалгаруулдаг өдөр юм биш үсттэй. Сайн байна уу? Эдрейнтэй уулзах гэсэн юм. Гэрийн даалгавраа хамтарч хийхээр болсон юм л да. Таныг супербаатруудын жижиг баримл цуглуулдаг. Тэгээд Мажистиагийн мянганы ойд зориулж гаргасан хувилбар нь л дутуу байгаа гэж сонссон. Өнөө та авч болно шүү. Ахад хоёр хүүхэд араас ирэх ёстой. Баг шиг хэцүү даалгавар өгсөн л дөө. Энэ бол 65 жилийн ойд зориулж гаргасан харанхуун үйл. Маринет, Жулика, Роуз, Адия, Алекс эсвэл Милиан ирвэл оруулж болохгүй шүү. За юу? Яхал зөвхөн хэр амаргүй байлаа. Та нар энд юу хийж байгаа юм? Тохирсон ясаараа даалгавраа хийхээр ирлээ. Даалгавар гинэ. Юун даалгавар? Яг нөгөө гэрийн даалгавар. Тэр гэрийн даалгавар уу? Гэнэ
Гин тийм бидэг. Чи гэрт найзуудтайгаа хөвжөлдөж байгаагүй шүү дээ. Бид дуртойгдоо найзуудаа гэртээ авчирдаг. Энэ шудраг ус байдлыг арилгахаар би төлөвлөгөө зохиолсон. Та нар яста дог хүүхдүүд юм аа. Гэхдээ аав хизээч зөвшөөрөхгүй л дээ. Та нар бараг буцсан нь. Гэхдээ удаан үргэлжлэхгүй бас хинч хизээч олж мэдэхгүй болох биш үү? Бидний хөвжил цаг. Ус дүүргчиж хөвцтэйгээ ирсэн нь онж. Би өрөөндөө ийм тоглоомтой болгосон гэж мөрөөддөг шүү. Чам байхгүй тоглоом гэж байна уу? Үнэхээр дог юм гэж. Өөр харуулах юм байгаа шүү. Янса. Энэ өвөгийн хрүүчийн явдаг чиглэл биш шүү дээ. Би мөрдлөгөө үргэлжлүүлэхийн тулд түрүүн худлаа хэлсэн байхгүй юу? Найзуудтай худлаа хэлчихсэн гэж юу? Милений гомдоё гэж бодоогүй маа мод тарих санаачлагыг Милен гаргасан шүү дээ. Өвгүүд хачин шалтак тоочоод ирсэнгүй. Нэг л с ิจ гтэй юм болоод байна. Хачин шалтак тооцооргаад би антхаа байжгаж би нөгөө юу болохын тулд ямар шалтак тоочдгийг чи мэдэн дээ. Иван руу залхаж үзнэ. Худал хэлэхдээ тааруу. Ямар нэг нууц юм болж байгаа нь үнэн бол Иван зохиолгож л таарна. Зидан Платин руу, Платин хоорч бөмбөгөө Эмбапе руу давжуулда. Гол! Маринет үн. Битгий яв. Чи хотлоо хийж чадахгүй шүү дээ. Маринет биднийг энд байгааг мэдчихвэл хөгжилдэг цаг шууд дуусна. Маринет залгаж. Миний таамаг зүв байж тэд хамт байгаа юм байна. Хаана байгааг нь бараг гадралчих шиг боллоо. Эдриний аав Токио явчихсан гин. Муурын эзбэд хулгнууд тоглож наадаж байгаагаас гарцаа би. Яагаад Маринетэд хариу өгч болохгүй гэж? Яагаад гэвэл найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэх ганц боломжоо чи алдна. Маринет миний найз мөн биз? Тийм л дээ. Гэхдээ Маринет яг одоо өөрийнхөө найзуудтайгаа байгаа. Тэгэхээр хэдүүлээ Маринет болон тэрний найзуудад садаа болоод имээ. Үгүй бол бид муу найз гэсэн нэр зүүн. Ойлгосноо? Чиний яриад байгааг ойлгоход төвөгтэй л юм. За тэгээд хөгжим тавих уу? Хөөх, чамайг пенц цуглуулах дуртай гэж мэдсэнгүй. Тээж их байсан юм аа. Байтра, энэс илүү чангарах боломжгүй юу? Макс, Марков, та хоёр нэг юм бодноогаа. Танай гэрийн цахилгааны культуртэй холбогдох болох юм байна. Би бүр мэдээд байсан юм аа. Зөв юм хийж байна гэж бодож байна. Хүүгүүд Эдрэнэд цуглчихж би яагаад очиж болохгүй гэж би зүгээр л хажуугаар нь өнгөрч явсан гэж хэлээд. Бас л худлаа хэлэх нь. Тал нь үнэн штэ. Сайн уу найзуудаа? Танай гэрийн цахилгаан хангамж бүр гараад өгчээ. Аатан цахилгаан станцтай энэ зэрэгцээр байна шүү. Танай аав хамгийн том бас шилдэг хэрэглэдэг. Надад хамгийн том бас шилдгийг харуулаач. Цахилгаан тасарчлаа гэж юу? Эмили. Итгэж чанга биш үү? Сугаацж хөгжүүлдэг үе яг ийм л байх ёстой. Шүүнийг онгов уу? Энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Энд ингэхэд юу болоод байна? Уучлаарай дэслэгч бид ердөө Даалгавраа хийж байсан юм аа. Хамт хийх ёстой юм л да. Эдвэний чехний хэнгэрийг хаагалах тухай юм уу? Үгүй, ширээний хөлбөмбөгний тухай. Шуулцгаа. Буруу тоглоод байна штэ. Яаж тоглодгийг би та нарт харуулъя. Дамжууллаа. Уурлаа. Гол. Сонгон шалгаруулалтын багаас явж байна. Ямар сайхан үйлчлэг вэ? Зураг авахд яг тохирох юм байна. Би Эдриний ангийнх нь хүүхэд байна. Эдри намайг үдшилэхдээ тусгайлан урьсан юм л да. Ой Эдри, үйлчлэг сайхан болж байна уу? Рок-н-ролл. Яагаад зөвхөн ирчүүдийг оруулаад намайг оруулахгүй байгаа юм бэ? Ирчүүд? Ирчүүд? Нэрэ тийм.
Хоёрдугаар сэлэмний багш нь тун ууртаа хүлээж байна гэж дамж байна. Охин маань нүр удагаас үйд хүртэл би төрийн саатж болох уу? Сайн байна уу? Цагаас ясаар заримыг хүргэж ирэлтэй. Өршөөрэ нэг тагтаага олдгоё. Танаа харийн хашаанд харагдах шиг болсон. Аава, би таныг бодож дуусаагүй юм штэ. Аава. Буржуа ухаан авыг хайч явна. Хазуулж энд байхгүй эз. Жано, үлээс төгөөрөмж авчихсан баярлалаа. Элбэн дуусаад үзтэй. Цагийг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан байна. Хөгжөлтэй зугаац хүргэлж юм байдаг гэж. Үгүй. Тэгтээ ийм л байх ёстой. Сайн байна уу? Танай хөрш Марино байна. Зөвхөн ирчүүдэд зориулсан баяр танайд болж байна гэж сонслоо. Тэгээд би ч бас эрэхтэй юм болохоор хүрээд ирлээ л дээ. Үнэндээ бол энэ том булчингаа дааж наашаа ирэх амар хөл байлаа шүү. За, алуу. Мастер Фу мөн үү? Би юу биш ээ. Би DJ Wom байна. Вики ва. Мастер Фу, би Маринет байна. Маринет? Та энд юу хийж яваа? Та гадуур дотор явахдаа болгоомжтой байх хэрэгтэй биш үү? Шидэт Эрдэнсийг хүр ирвэхээс нууж далдлах ёстой шүү дээ. Маринет битгэс нацав. Шидэт Эрдэнэс сэрүүн газарт би. Station Nation. Залуу насны маань санагдуулж байна. Амралт гэдэг дуун дээр нь бүжгэлж болох юм байна. Уг болохгүй. Яагаад болохгүй гэж ахлагч хийсэн бэ? Аюултай юм байхгүй шүү дээ. Бидний дунд сэлмээр тулдагч, зарим хөдөлгөгч, цагтаа цэвэрлэгч байна. Би ганц нөгчүүлчих нь харин ганцхан мотоциклтэй тахалтай залуу байна. Найда. Та нарт бүжиглэх боломж байгаа гэж бодож байна. Мотоциклтэй тахалтай залуу. Сүнсийг бүжгэлж байна шүү. Та болгоомжтой. Баярлалаа хөө. Чи хурдан шалмах гэж. Тусан чөлтөөг даалгаврж болохгүй. Усандаа байгаа загас шиг шуурхаа хөдлөх хэрэгтэй. Нүрөө харанхуйн далавчаа дэлэг. Цахилгааны их усбрыг сэргээхэд туслах хүн хэрэгтэй байна. Ямар ч сөрөг сэтгэл хөдлөл мэдрэгдэхгүй байна. Зөвхөн баяр хөөр. Ингээд миний гэрт юу болоод байна? Би яг одоо завгүй та дууд шууд үлдээгээрэй. Найзуудаа гэртээ авчраа зогсохгүй том баяр зохион байгуулж байна шүү дээ. Эдрийн чи яагаад надад худал хэлсэн юм бэ? Ашхүнийг сөрөг сэтгэл хөдлөл мэдрэгдлээ. Бусдад хуурдагдаж, урам нь хугарсан нэгэн уруу царайлан зогсож байна. Аку мамын хангис чочоод тэр залууд хар хороо шингэ. Үчлэг уснуулагч би бол хөр ирвэг. Чамаг үрээгүй байх нэ. Тэгвэл би чамд энэ үдшилтгийг болснолж хөөр баярын дэвсэлж хаях хүч чадал өгч байна. Тэгвэл үдшилгээ эхлүүлэх үедээ хүр ирвэх ээ. Орон гэртмийн зөвшөөрлгүй явж орсон хүн болгон миний бүтээсэн хамгийн аимшигтай хорон санаатны уур хэлэнг одоо амсах болно. Ямар алхам хийх гэж байгааг чинь би урьдчилан харж чадна. Тийм болохоор чамайг зогсооход ямар ч асуудал гарахгүй. Маринет. Үгүй дээ, үгүй хандуураад байна. Би Марино байна. Эдрийн хамгийн үнэн шүтэн бишрэгчтэйгээ уулзах завгүй л байна уу? Ахаад үдшилэг зохиохдоо намайг урахаа мартахгүй байвал зүгээрсэн. Эдрийн чи хаана байна? Эдрийн Маринет хурдан нуугдараа. Лэг
2 цаг боллоо. Тики толбоцох болгоорой. Гайхалтай. Манай гинтийн зочдын ирэх цаг юу өгч гэж. Супербаатарууд гарч ирэх тэр мөчид чиний бүжиглэх цаг дуусна гэдгийг мэднэ үстэй. Би та хоёрт хүрэгтүүдэд хидэд Эрдэнэс чинь минийх болдог гэдгийг мэдэж байгаа юу? Хармуура, болгоомжтой. Миний юу хийж байгааг яаж мэдсэн болоо? Бусдын хийх үйлдэлийг урьдчилж мэддэг чадвартай болж таарлаа. Хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Аз дуудлаа. Хоорцог юм уу та? Болгоомжтой. Оггүй. Түр азна хармуура. Чи ганцаараа тэрнийг зогсоож чадахгүй. Хадагтайг минь эргүүлээд өг. Энийг дэвэн та. Хөдөлгөөн бүрийг чинь урдчилж мэдээд байгааг анзаараагүй мүү? Диско! Тусламж хэрэгтэй юу? Пегасус. Вайперио. Карапис. Чиний диско удахгүй дуусхан дээ. Вайперионы цаг хугацааг ухраах чадвараас болгоомжлох хэрэгтэй. Хоёр дахь боломж. Хармуура, битгий санаацав. Би дараагч нь тань. Хамгаалалт. Хоёр дахь боломж. Хармуура, битгий санаацав. Би дараагч нь тань. Хамгаалалт. Вайперион. Ганцхан ширэд Эрдэнэ үлдэж ирлээ. Энэ нь л найдахаас. Гэхдээ энэ ширэд Эрдэнэ их онцгой юмсан. Хөвсгөр зөөлхөн хөөрхөн сармагч юм байна. Би хөвсгөр зөөлөн биш. Намайг шүпүү гэдэг тэнийг минь. Намайг тэнэг гэдэггүй. Харин Ким гэдэг. Зүг алхам хийсэн хэсэгт эргэлзээд эхэллээ шүү. Үзүүлэх цаг боллоо гэж хэлэхдээ л хангалттай. Шүпүү, үзүүлэх цаг боллоо. Сайн байна үдшилэг бүснүүлэгч. Одоо над руу шидэд Эрдэнэсийг явуулаад л гүйцээ. Буйчгэлцгай. Хүлээгээрэй. Сармчны хаач бас баяр сэнгэлд дуртай шүү. Яахан дүрсгүйт нэ? Энийгэд хүү. Хавлаад байна уу? Юу болоод байна? Уучлаарай, би бусдын хүч чадлыг бүснүүлэх дуртай юм л да. Үгүй. Карапис, биднийг хамгаалаарай. Хамгаалт үүсгээд Пегасус, орон зайд шилжээд энийг тоглоулах юм болоод ирээч. уучлаарай эрхмэ. Харисуудыг аварч хаад эргүүлж авчирч өгнө. Бидний хөдөлгөөнийг урьдчилж та харахгүй болгож толгойг нь эргүүлэх хэрэгтэй. За гэлнэ үү? Танах юу хийгээд байна? Үнэхээр утгагүй юм.
Баяртай бяцхан ирвэх юм. Гайхалтай. Хатагтай цаа. Скутчлаг болсон уулмөр үлдээдгүй сайн цэвэрлсэн шүү найзуудаа. Ноён агрессив ирэхээс өмнө амжуулах хэрэгтэй. Уучлаарай вэ. Найзууд маань надад гинтийн бэлэг барьна гэж үнэхээр мэдээгүй. Надгүй чи цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн л чухал. Тэгээд чи би чамтай хамтаа гэрийг чинь цэвэрлж байна шүү дээ. Өнөөдөр амьдралын маань хамгийн сайхан өдөр. Би худлаа хэлээгүй байсан бол ийм дээрээ тулахгүй л байсан байх. Би ч бас өнөөдөр зөндөө худлаа хэлсэн. Гэхдээ Энэ бүхнийг эдрээний төлөө л хийсэн. хурдан цэвэрлээ дуусчихвал огтд тусалж амжих байх. Сайхан санаа байна. Хадагтай цог харамур. Та хоёр дахиж аз тогоохгүй л болов. Тун удахгүй би та хоёрыг сүүрэл рүү хөдлөх бүжигэн дөрнө. Харж ил байгаарай.